За явцхан та бүхэндээ өглөөдрөөрөө болон шинэ мэндийг хүргье. Тэ өнөөдрийн сонгож авч орчуулгаар болсон дуу маань Post Malone, Young Thug хоёрын хамтарч дуулсан Goodbyes гэдэг дуугаар сонгож авч орчуулахаар боллоо. Тэгээ одоо бүгдээрээ дуугаа сонсоод видеог орчуулъя. Me and Kurt feel the same. Too much pleasure is pain. My girl spites me in vain. All I do is complain. She needs something to change. Need to take off the ass. So fuck it all tonight. And don't tell me to shut up when you know you talk too much, but you don't got shit to say. За тэгээд саяны орж ирсэн Post Malone өөрийнх нь дуусан хоёр бадгийнх нь эхнийх нь явж байна. Дуул ерөнхийдөө 3 бадагтай. Post Malone 2 дуулаа, Young Thug 1 дуулаа, тэгээд нэг дахилттай ингээд дуу дуусчдаг байгаа. За орчуулъя. Me and Kurt feel the same. Too much pleasure is pain. My girl spites me and all I do is complain. За энэ бол юу? Kurt гэдэг нь болохоор Kurt Cobain гэдэг тэр Nirvana гэдэг 90 оны үед хит болж байсан тийм рок хамтлагын юу дуучин 94 онд өөрийнхөө амиа хорлоод ингээд яатсан юм байлээ. Өвөр дөөсийг амиа оруулсан. Тэгээд тэр хөөрөө бас энэ дээр гарч байгаа шиг too much pleasure is pain гэдэг тэрхийг аз жаргал бол зовлон юм аа гэдэг. Нэгс нь жаргал даахгүй зовлон ч юм уу. Тиймэрхүү утгатай хэлсэн байс тийм ээ. Одоо энэ дуундаа оруулаад reference хийгээд оруулж байгаа юм шиг байгаа. Тэгээд Kurt бит хоёр л тэ адилхан юм мэдэрсэн. Тэгээ үргэлжлээд маа найз охин намаа ингээд өөрийнхөө цусанд одоо юу ДНД хүртлээ ингээд үзээ хатаад байна. Намаа одоо хорлох гэж байгаа ч юм уу тэ ерөөсөө болохгүй байна. Тэгээ миний хийдэг бүх юм гэвэл тэ би комплейн хийдэг одоо ямар нэг юм нуршилтэй шалтгаан тоочж ингэдгээ гэж байгаа. Тэгээ үргэлжлээ шинэ something change take of the age гэхээр тэр хүүхэн тэ өөрийнхөө ямар нэг юмыг солих хэрэгтэй. Need to take. За take of the age гэдэг энэ холбоос үг болохоор ерөнхий утга нь юу юм бэ лээ. Ямар нэг юм хүчтэй юм сөрөг нөлөөтэй тийм юу гэдэг одоо энерги ч юм уу тийм ямар нэг үйл одоо ямар нэгэн тэ одоо хор хэрэглээд юу гэдэг тэрнийх нь хүчийг багасгахыг take of the age гэдэг юм билээ. Тэгэхээр энэ хүүхэн хэлээл байгаа юм шиг байна. Чи өөрийнхөө ямар нэг юм сонсоод тэгээд өөрийнхөө энэ уур хөлнтэй над руу ирж байгаа нуур хөлн атаач өтөө хараад ирвэл юу тэднийг багасах хэрэгтэй байна гэсэн утгатай юм байлээ шүү. За there's a fuck it all за тий бүгдийн өнөө энэ шин бүгдийг хараад л don't let me shut up. Тэ надаа чимээгөө гэж битгий хэлээ. When you know you talk too much тий чи тэгээ өөрийгөө их ярдгийг мэдсээрэж надаа ноо чимээгөө гэж битгий хэлээ. Гэхдээ чи юу ч хэлэх албагүй. Iran got to shit to say гэхээр тэгээд ингээ ихний бадаг дуусч байгаа маа одоо ингээд энэний дараа дахилт нь орж ин тэгээд дахилтыг орчуулъя. I want you out of my head. I want you out of my bedroom tonight. There's no way I can save you, 'cause I need to be saved too. I'm no good at goodbyes. За тэгээд саяны орж ирсэн дахилт байгаа. Дахилт л ерөнхийдөө амархан ойлгомжтой. I want you out of my head, I want you out of my bedroom tonight. Би чамд толгооноос авч хаймаар байна. Би чамаа өнөөдөр өөрийнхөө унтлахны өрөөнөөс ингээд гаргаж явуулмаар байна. There's no way I could save you. Тэ чамааг аврах ямар ч боломж байхгүй. Тэгээ 'cause I need to be saved too. Би ч гэсэн өөрөө аварч бишээ. Би ч гэсэн бас хэн нэгнээр ингэж аврагдах тийм хэрэгтэй байгаад байна. I'm not good at goodbyes гэхээр би одоо баяртай гэж хэлэх юу одоо салт тэгээ баяртай гэж хэлэхдээ нэг сайн бишээ гэсэн утгатай ингээд тэр 92-ын хооронд нэг салах гэж байгаа ч юм шиг нийлэх гэж байгаа шиг тэгснээр хэрүүлтэй харилцааны тухай ч юм уу тийм дуу одоо дуу гэж дахил нэг тиймэрхүү утгатай л орж ирж байна да. За тэгээд энэ дараа Post Malone юу яа 2 дугаар бадруу бүгдээр орцгоё. We're both acting insane, but you're stubborn to change. Now I'm drinking again, 80 proof in my veins and my fingertips stained. Looking over the ash, don't fuck with me tonight. Say you needed this hard, then you got it. Turns out that it wasn't what you wanted, and we wouldn't let go and we lost it. Now I'm a goner. За тэгээд саяны орж ирсэн Post Malone өөрийнх нь бол 2 дугаар бадаг нь орж ирж байна. Одоо тэгээд бүгдээр орчуулъя. Reacting insane but to storm to change. Now I'm drinking again, proof in my veins гэхээр би тэр хоёулаа юмтай acting insane гэдэг одоо хоёулаа галзуурстай юм шиг ажиллаад байна. Гэхдээ to storm to change гэхээр stubborn гэдэг ч одоо зөрүүд хөжүүд одоо юу тийм утгатай хүний хэлдэг шүү. Тэгэхээр аль аль нь хоёр талтай
өөрчлөлтөд ямар ч юм хүлээстэй бас өөрчлөгдөх дургүй юм зөрүүд тэ. Тэгээ одоо би ууж байна. I'm drinking 80 proof. 80 proof гэхээр юу юм бэ л энэ яг нөгөө монголоор тэ 40 градусын архийг одоо энэ 80 proof гэж бас хэлдэг. Энэ хоёр нь ойролцоо адилхан юм. Тэгээд энэ 40 градусын арх миний судсан байна. Vein гэдгсэн судастай. Тэгээд үргэлжлэн my fingertips they're looking over the edge. Тэгэхээр миний хурууны үзүүрүүдтэй stand гэдэг чи одоо ямар нэг юмны толб болсон. Миний ойлгож байгаа мань хүн тамхи их татдаг. Тэгээд тамхи татсаар байгаад нь хуруунууд нь шаралцдаг шүү дээ. Тамхи хүн тэр шиг шаралцсан ч юм уу те. Тэгээд looking over the edge гэдэг бас энэ зүгээр шууд орчуулвал энэ ирмэний дээгүүр би харж байна гэж орчуулах магцлаа. Тэгэхээр яг цаад утгад ингээ хараад хахаар юу юм бэ лээ. Бас тэр одоо энэ хийж байгаа юмда ямар нэгэн тийм контролгүй болж ингэж өөрийгөө ямарч ингэж өдөртөх юм юу чадваргүй одоо юу ч ихээс буцахгүй тийм цэгт нөхцөлд хүрсэн ч юм уу нэг тиймэрхүү утгатай тайлбар цаана байдсан байлээ шүү. Тэгээд don't fuck me tonight натта битээ харцаа. Say you need this hard then you got it. Turns out that it wasn't what you wanted. Тэгэхээр чи хэлэхдээ миний тэ you needed this hard гэж миний зүрх чамд хэрэгтэй гэж чи хэлсэн. Тэгээд чи миний зүрхийг авсан. Тэгээд яг ингээ цагт туулсан чинь turns out that it wasn't what you wanted. Тэгэхээр яг цагт талаад ингээ харсан чи энэ чиний яг хүсэж исэн зүйл биш байсан. Чи миний зүрхийг хүсээгүй байсан гэсэн утгатай тий. Тэгээд үргэлжлэн and we wouldn't let it go we lost and now oh my god гэхээр тэгээд айл талдаа бид нэр энийг юусоо явуулахгүй энэ одоо юу гэсэн үг энэ хүүхэн өөрийнх нь зүрхийг авцаа тэгээд явуулахгүй хоорондоо хэрэл уруултаа тэгээд бид нэр энийг алдсан we lost now I'm gone гэхээр би одоо явцаа өнгөрцөө гэсэн бүр past perfect tense дээр яриад шүү дээ тэгээд gone гэдэг нь gone явцаа тэгээд би одоо ингэ нэг хөдөлсөө гэсэн утга тэгээд энэ сүүлийн дөрвөн бүр дээр орж ирж байгаа нь юу юм бэ лээ хиний Post Malone найз охин тэр хин Ashley Diaz юу лээ энэ охин энэ хоёртой хэсэг үерхч юу хоорондоо байж байгаатай сүүл хэрүүл уралдаа ингээд салсан бас тийм түүх байгаа байлаа тэгээд тэр энэ үгийг болохоор тэр охиндоо зориулж бичсэн гэдэг тэр цаана Genius дээр тайлбарлсан байсан шүү хаар да тэгээд тэр тайлбарыг бас та бүхэнд хүргэж байна тийм нэг хүүхэн байсан хүүхэн гэж охиж юм уу байсан байлаа за тэгээд энэний дараа хиний Young Thug-ийн юу орж ирнэ Батаг орж тэгээд тэрийг орчуулаад I want you out of my life. I want you back here tonight. I'm trying to cut you no knife. I wanna slice you and dice you. My argument possessive. It got you precise. Can you not turn off the TV? I'm watching it fight. I flooded garage. Blue diamond on shop. You pop it like dog. His nigga Minaj. You don't need a key to drive. Your car on a charger. I just wanna see the side. The one that's unbothered. And I don't want you to never go outside. I promise if they play my nigga slide, I'm fucking it up till we're still riding. за тэгээд саяны орж ирсэн хиний Young Thug-ийн өөрийнх нь бүтэн батгын нөтэ энэний дараа дуул ерөөхдөө дуусчаа. За орчлоо эхлэе. I want you out of my life, I want you back here tonight. Тэгэхээр би чамд амьдралаасаа тэ авч явахыг хүсэж байна. Гэхдээ би чамд өнөөрөө буцаад ирэхийг хүсэж байна. Тэ I'm trying to catch you tonight, I want to slash you and dice you. Би чамд ингээд тэ хэрчээд ингээд cut одоо зүсмөр байна. Гэхдээ no knife хутгагүй тэ. Тэгээ I want to slash you and dice you. Slice гэдэг чинь одоо зүсэх хэрчих бас тийм хэрчмэр одоо хэсгээр зүсэхтэй. Тэгээд dice гэдэг чинь нөгөө шоо үнцүү үгийн утга нь шоо шүү дээ. Тэгээд dice гэхээр яг нэг шоо шиг жижиг дөрүлж ингээд бууцны мах шиг те хуушурны мах шиг хэрчмээр байна гэж юм юу гэж. Тэгээ үргэлжлээд my argument possess you got you precise can you not turn the TV I'm watching the fight. Тэгэхээр миний аргу гэдэг чи одоо нөгөө тий хэрүүл одоо миний хэрүүл бол possess гэдэг чи за possess гэдэг үгний утга нь юу юм бэ? Ямар нэгэн юм одоо ямар нэгэн хүнээс одоо нөгөө attention анхаарал нь байх одоо тэр хүний хайр халамжууд юу юм бүх юм ингэж хүсч ингэж яах тийм утгатай нэр үг юм бэ? Тэгэхээр миний хэрүүл бол тэ одоо чамаас юм зөндөө attention юм анхаарал юм хүсээд байна. Тэгэхээр энэ got you precise гэхээр энэ хэрүүл одоо чамааг яг нарийн яг ингээд юу гэдэг юм precise гэдэг чи одоо яг тоочны ч юм уу те тийм үг шүү дээ тийм болгож ийна гэсэн утгатай.
Тэгэхээр одоо яг хэрэлдэх шалтгаан те одоо тэр асуудал дээр хэрэлж байна. Чи мэдгүй энэ тийм байна. Тэгээ үргэлжлээд зургатаа битээ унтраагаараа би энэ зодооныг үзэж байна. Fight I'm watching the fight. Үргэлжлээ upload the garage blue diamond no shark. Тэгэхээр би өөрийнхөө гаражийг flood гэдэг ч одоо үер шүү дээ. Тэгэхээр чи үерлүүлэн одоо юу гэдэг нь усаар дүүргэн. Тэгээ үргэлжлээд blue diamond цэнхэр алмаз no shark гэхээр shark шүү дээ одоо юу акул те ямар ч акул байхгүй гэж мэдгүй энэ дээрээс ойлгохгүй одоо тэгээ үргэлжлээ your Barbie life doll is Nicki Minaj окей тийм чиний амьдрал бол те энэ Barbie хүүхэлтэй шиг те Nicki Minaj ч гэх юм тийм референсийг явуулж тэгээ үргэлжлээ you don't need to carry drive your car on charger гэхээр чи чамд машин авах хөдөлгүүр хэрэггүй чиний машин ч одоо цэнэглэгдээ байж байгаа гэхээр нэгсэндээ мань хүү найз охин Tesla тэ цахилгаан машин цахилгаанаар ажилладаг Tesla ч юм авч өгсөн юм шиг байгаа. Эсвэл тийм цахилгаанаар ажилладаг ч юм. Something man. За тэгээ үргэлжлээ I just want to see the side the one that's unbothered гэхээр би зүгээр энэ юмны нэг талын сайн талын хармаар байна. Сайн тал гэж яг тэр талын хармаар байна. Тэр тал нь яа гэхээр unbothered гэхээр bother гэдэг ч одоо нэг хүний шаналгах одоо тэ одоо ингээ холгох зовоох ч юм уу одоо ингээл гай болох ч юм уу юм гуугаад байнгын гуугаад ах ч юм уу тийм биш зүгээр тэ зүгээр байгаагаар нь өргөсөн ингээд оролдоогүй нэг тийм сайдын би ингээд хармаар байна одоо битүүрийн харилцааны ч юм уу тэ одоо юу нэг тийм утгатай тэгээ араа мууч нэг сайд тэг би чам гадагшаа гарч явахыг хизээж хүсэхгүй тэ хүсэхгүй байна ч юм уу I promise if they play my nigga slide гэхээр тэд нэр үнэхээр тэ тоглоод эхлүүл маа нэганууд slide гэдэг чинь машина унаад ирээд pull up-ыг буудалцаад тэ үзэхэд бэлэн байна ч юм уу. Уул нь өгний үзэн утгах нь утгах нь болохоор юу шүү дээ тэ гулгах халтрах гэсэн утгатай шүү дээ. Эсвэл яа өөр юм шаад мэдгүй. За тэг үргэлжлээ fucking nerd and the bore I mean the tour bus is still riding yeah гэхээр тэ би тэр охиныг ингээд тэ миний тоглолтын автобус одоо тур автобус ингээд явж ах замдаа би тэр охиныг тэ бавжина бамбиржина тэгээ ингээд за ингээд ерөөхдөө дуу маань дуусчлаа тэгээд бас нэг нилээд хүмүүс асуугаад орчуулдаг гэсэн одоо ч гэсэн яг билборд дээр яг тэ халуухаа ингээд яваад ах шиг байна тийм тэгээд орчуулчих бодлоо тийм тэгээд та бүхэндээ миний видео үзсэн баярлалаа лайк дараарай шеэр хийгээрэй subscribe хийгээрэй найз нөхдөд тараагаарай одоо нэг 20,000 биш 15,000 хүрчих гээл үзээд байна тэгээд цаашаа 20,000 гал явах бах тэгээд тийм байна да тэгээд удахгүй шинэ видеогоор уулзцаая өнөрөө